It's beautiful life. Forever I'll stay by your side. It's beautiful life. Always standing right behind you. Beautiful love. 'Cause we're standing under the same sky. Even though we are worlds apart. Beautiful life, beautiful day. Though I am only living in memories. Beautiful life, beautiful day. Won't you let me inside your heart? Beautiful, my love. Beautiful, your heart. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to Сайн байцгаана уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Шинэ оны мэндийг бас хүргэе. Бараг 2 сар гаруй шинэ влог хийгээгүй юм байна. Маш их завгүй байсан. Тэгээд одоо нэг 2 сарын 1-ээс 2 сарын 18 хүртэл Хятадын цагаан сарын амралт эхлээд тэгээ завтаа болоод одоо зөндөө гой влогод оруулнаа. Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр болж байгаа. 1 насныхаа төрсөн өдөр. Энэ 1 жил ямар хурд өнгөрөө. 1 жилийн өмнө яг энэ өдөр 2 сарын 1-нд Тинжин хотынхаа дөөрийнхээ эмнэлэгт хийсрээр төрж исэн. За тэгээ Хятадд төрөхөд уйлчилгээ, эмчилгээ үнэхээр сайн юм бэлээ. За тэгээд төлбөрийн хувьд болохоор бага зэрэг үнэтэй юм бэлээ. Би чинь 4 хоног эмнэлэгт хэвтэхэд 17,000 yen буюу Монгол мөнгөөр 8 сая гаруй төгрөг болж исэн. Тэгээд жирэмсний хяналтанд бараг 5,000 yen зарцуулж исэн. Монгол мөнгөөр 2,500,000 төгрөг болсон. Энд чинь нөгөө нэмэх 35-аас дээш насных болоод ирэхээр нэмэлт шинжилгээнүүд өгдөг юм бэлээ. Тэр шинжилгээ нь болохоор тусаар өгдөг, ургийн гажиг 90% та илрүүлдэг гэсэн. Тэгээд төлбөрийн хувьд болохоор 2,500 yen буюу 1,200,000 төгрөг болж ирсэн. За тэгээд өшөө бас нэг нэмэх 40-оос дээш насныхан өгдөг бас нэг шинжилгээ байд юм лээ. Тэр шинжилгээ нь болохоор ургийн гажиг 99% та илрүүлдэг гэжсэн. Тэр нь болохоор нэг ургийн нэг уснаас авч шинжилдэг шинжилгээ бага зэргийн эрсдэлтэй гэж ярьжсэн. Тэгэхээр сайн эмчээр хийлийг бол бас гайгүй баха. Тэгээд энэ шинжилгээ нь болохоор 5,000 yen, манай Тинжин хотод 5,000 yen гэж хэлсэн. Бусад хотуудад болохоор өөр үд юм бэлээ. Тэгээд 5,000 yen ч Монгол мөнгөөр 2,400,000 төгрөг штэ. Тэгээд жирэмсэн байж байхдаа яг даатгалт хамрагдчихсэн л да. Тэгээд даатгалын компанитайгаа холбогдоод асуухад яг ханайднаас эхлүүлээд бүх төрлийн өвчин, хавдар гээд бүх төрлийн өвчнүүдийг даатгадаг. Төрхийг болохоор даатгалд хамрагддаг гэсэн. Тэгээд Хятадд ер нь төрөхөд ер нь ямар байсан бэ? Талаа дараагийн блогд бүр тодорхой ярина. Их сонирхолтой санагдсан миний хувьд. За тэгээд өнөөдөр бид өөрөө хүүхдийн тоглоомын төвд ирсэн. Хүүгийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд 2 хүүхдэд тоглуулах гээд. За энэ тоглоомын төв болохоор нэг том хүн, нэг хүүхэд 69 yen гэжсэн. Тэгээд би болохоор урьдчилаад хэд хоногийн өмнө Douyin гэдэг Хятадын нөгөө TikTok-ийн аппликейшн байдаг да. Тэндээс тасалбарыг худалдаж авсан. Нэг том хүн, нэг хүүхэдийг 39 yen-аар авсан. Тэгж авуулаараа хямдхан байдаг. Эсвэл Meituan гэдэг тэндээс бас урьдчилаад хэд хоногийн өмнө тасалбарыг авчвал 20, 30, 40 янаар айгүй хямдхан болчтой.
За тэгээд энэ тоглоомын төвүүд нэг онцлог нь болохоор нэг тасалбарын мөнгөө төлөөд тасалбараа худалдаж аваад өглөө 9-с онгойхоор орой 9 хүртэл тоглож болдог. Цагийн хязгааргүй. Тэгээд өдөр гарч гэртээ хараад ч юм уу хоол идчихээд буцаж хурж ирээ тоглож явах боломжтой. За тэгээд энд чинь бас нэг айгүй гоё тоглоомын газар байдаг. Амар олон очиж үзэгээл бодоол байгаа. Нөгөө бараг 7000 м квадрат талбайтай. Айгүй том ер нь айгүй том юм гоё тоглоомын газар байгаа. Дотроо хоолны газартай. Одоо энэ дэлхий дээр ямар хүүхдийн тоглоом байна? Бүх тоглоом тэнд байдаг. За тэгээд тасалбарын үн болохоор бага зэрэг үнэтэй юм билээ. Тэгээд нэг том хүний хүүхэд болохоор 369 он гэсэн. Тэгээд яхаа өдөржингөө тоглоод 369 он бас боломжтой бас. Тэгээд хоолн тустай үнэтэй. За тэгээд заримдаа нэг хэмдрэл зарлалцтай юм аа. Тэр үед нь л очив. Хэмдрэл зарлахаар нэг 180 он орчим болчтой. Тэр үед нь очиж гоё болоо хийж таадтай үзүүлнэ. Айгуу гоё газар ээ. Манай Монголд сая 7 сард очиод тоглоомын газруудаар очиход яг тийм төрлийн тоглоомын газар байдаг юм байлээ. Тийм болохоор сонирхолтой санагдах баха. За тэгээд өнөөдрийн влог маань ингээд дуусчихна. Таад минь биднийг дэмжиж лайк дараа, subscribe-га бас дараарай. Хайртай шүү. Баяртай.